Манай нөхөр надад ерөөсөө цэцэг өгдөггүй тийм ийм хүмүүс эднэр гэл тэгдэж штэ тий. Би тэрийг бол өөрчилж болно гэж боддог байхгүй юу. За сайн байцгаана уу манайхаа Инкунес влог шинэ бичлэгээрээ та нартайгаа уулзчихин. За юу байцгаана бүгдээрээ урд юу айгу завгүй л тэгээд ингээд та нартайгаа уулзаад яваад байна. Яг тухтаа ингэж камера урдаа тавиад яг ингэж бичлэг хийгээгүй айгу удсан байна. Тэгээд энэ удаагийнхаа влогоор зүгээр та нартайгаа гоё юм ярьсан тийм влог хий гэж бодож байна. За тэгээд сэдвийн яг хүрээ нь болохоор би өөрийнхөө амьдралдаа баримтлагдаг зарчмаа яри мөн дээрээс нь хэрхэн одоо ингээд сэтгэлийн хаттай болох вэ? Тэгээ ер нь гэр бүлийн хүмүүжил гэж юу вэ? Гэх мэтчлэн яг одоо намайг ингээд гоё аз жаргалтай байлгаж байгаа ч юм уу, яаж ингэж одоо хөнгөө ингээд амьдрахад тусалж байгаа энэ бүх зүйлүүдээ ингээд гоё та нартайгаа хуваалцъя гэж бодсон юм. Тэгээ ингээд бүх зүйлээ ярилцъя гэхээс өмнө хамгийн түрүүнд надаа санаанд орж байгаа зүйл бол ер нь хүний бүх зүйл хүн болох одоо төлөвшөх зүйл гэвэл хамгийн чухал нь ингээд гэр бүлийн хүмүүжлээс эхэлдэг юм шиг санагддаг. Тийм болохоор гэр бүлийн хүмүүжлийг надаа ярахаас өөр арга байсангүй. За тэгээд өнөөдрийн одоо инкуныг яг хин одоо ингээд бүтээгээд яг одоо ямар хүн болохыг хин ингээд бүтээсэн бэ гэд ингээд тгийж бодохоор мэдээж би гэр бүлийн хүмүүжлийг ярих айгуу дуртай. Тэгээд манай хүн ч гэсэн намайг дандаа тэгдэхгүй чи ингээд дандаа гэр бүлийн хүмүүжил гэдэг гээд одоо манай хүн бүр сүултээ юмыг харчаад гэр бүлийн нэрээ тэм хүмүүжилтэй байсан юм бахта гэд ингээд өнгөрсөнтэй ингэж холбож үздэг болцсон. Тэгээд бас одоо хүн болгоны амьдрал харилцан байдалгүй өөр байгаа тий, гэр бүл нь тий. Тэгэхэд багтаа айгүй сэтгэлийн шарх авсан одоо хүмүүс траума гэж яриад байгаа шүү дээ тий. Тийм зүйлтэй болвол мэдээж одоо ингээд том болоод өөрийгөө одоо ингээд идгээж байгаа тийм их айгүй хүмүүс байгаа. Тэгээд бид нар айгүй бас азтай нийгэмд амьдарч байгаа. Тэг ингээд одоо подкастууд маш олон мэдээллүүд байна. Сэтгэл зүйч авах ч юм уу тий, эсвэл meditation гэл ер нь маш олон зүйлсүүд ингээд гадуур байгаа штэ тий. Тэгээд тийм болохоор айгүй азтай гэж боддог. Би ер нь амьдралдаа харамсгүй амьдрах нэг тийм хідэн дадал цувшил байдаг надаа. За энэ ч болохоор би ингээд 7 зүйлийг ингээд бичсэн байгаа байхгүй юу. За тэгээд яаж ингээд амьдралдаа харамсгүй амьдрах вэ гэхээр хамгийн эхлээд миний боддог зүйл гэвэл бүх зүйл төр зурих гэж боддог. Одоо өнөөдөр чи инээж болно, маргааш найз чи өөлчж болно гэх тийм үгүүд нь штэ тий. Тийм болохоор бүх зүйл төр зурих байдаг. Өнөөдөр үнэхээр хэцүү зүйл байвал маргааш одоо нэг энийх өдөр тийм гоё зүйл байна гэж бодоод яг төр зурих гэж бодоод яг байгаа тэр акшнда ер нь бол амьдрахыг айгүй илүү дүүцдэг. Одоогоороо амьдрах айгүй дуртай. Өнгөрсөнтэйгөө ингээд одоо зуралтаад байх би ер нь айгүй дургүй байхгүй юу. Тэгээд яг одоогийн миний энэ инкуне гэдэг хүн байгааг одоо яаж ингэж бий болгосон бэ гэхээр манай гэр бүлийн хүмүүжил гэж боддог. Намайг жоохон байхаас эхлээд манай аав жир айгүй хүүхдүүдтэйгээ ярилцдаг. Манай аав айгүй хүүхдүүдтэйгээ ярилцдаг хүн байсан. Нэг зүйлийг ярихад би ингээд одоо ингээд бодонгууд 10 жилдээ байхдаа амар заяо инээдтэй би амар бор охин байсан байхгүй. Тэгээ ер нь айгүй тийм бор арьстай бор тэгээд гадаа амар их тоглоно. Бүр ингээд саксны шийд мэдэн дээр сакс айгүй их тоглолдог байсан. Тэгээд саксны шийдэн дээр ингээд бүр ингээд бор ингээд сайрцтлаа тоглолцдог. Тэгээд цуслаа эднэр явахаар ингээд гадаа тоглоо. Тэгээд айгүй их цэвэрхэн байх дуртай. Тэгээд ингээд нүрээ одоо наранд ингээд амар тоглолцоод нойтой салбитгаар ингээд харччаа тгий яваад идэг. Тэг ингээд нүр эднэр холцруулцдаг. Тийм амар тийм бор охин байсан. Тэгээд багтаа айгүй миний одоо имзгэлдэг ч юм уу одоо тэр зүйл гэвэл айгүй тийм бор гэдэгтэй айгүй дургу байдаг байсан. Тэгээд манай 10 жил одоо ингээд бодонгууд яг хүүхэдэлтэй тий 10 жилийн ангийн хүүхдүүд болохоор намайг айгүй их ингээд би бүр жоохон бахта бүр амар бор байсан. За айгүй их бор мор хар мар гэж айгүй их шоолдог байсан. Тэгээд одоо яг тэрийг би ингээд гэрийнхэнд амар хэлдэг. За намайг ингээд амар бор гэдэн. Манай аав бор болохоор би ингээд аавдаа бас амар гомдолдог. Та яагаад бор юм? Би ингээд таныг дүүрээгаад бор болчлоо гэд. Тэнгүүд манай аав намайг үгүй
боржон гоё ярьсан. Миний охин бүр үнэхээр гоё ярьс. Чи том болоод аавда баярлнаа. Чи том болоод ингээд арьсандаа баярлнаа. Үгүй яа тий. Тэгээ чи чамаг бор гэд яах юм, хүмүүс тэгж хэлээд яах юм, тэгээ яах юм, чи өвлөх юм уу, чи өвөх юм уу гэд ер нь багаас айгуу тийм сэтгэлийн хаттай болгоцсон. Тэрэнд нь бүр үнэхээр их баярлдаг. Хүн тэгж хэллээ гэд нэрээ яахчгүй штэ тий. Тийм болохоор хамгийн гол нь хүмүүсийн юу гэж хэлсэн байна, яа энэ үү тэр бол ямар ч хамаагүй. Тийм болохоор одоо хүүхдүүдээ өсгөж байгаа аав ээж нар ч юм уу тийм хүмүүс байвал хүүхдээ хамгийн чухал нь юу гэж би зөвлөх вэ гэхээр багаас нь сэтгэлийн хаттай болгохыг айгүй их зөв юм байна гэж боддог. Би ч гэсэн өөрөө хүүхэдтэй болвол хүүхдтэйгээ өдөр болгон ярилцсан хэцүү зүйл юу байна, за тэр нь юу нь болохгүй байна, юу нь болж гин гэд ингээд айгүй их ярилцах нь чухал юм байна гэдгийг ер нь бол гэр бүлийнхэн хүмүүжлээс авсан. Тийм болохоор аавда амар баярлж явдаг. Нэрэл одоо бор гэд яах вэ? Намайг хүүхдүүд бор гэж дуудажсэн би үнэхээр тоодгүй байсан. Тэгээд амар нэг инээдтэй юм нь бор гэж хэлүүлчихэд би айгүй их цайрыг гэж боддог байсан. Тэгээ нүүрэндээ айгүй их тараг дүрхдэг байсан. Тараг дүрхэхээр нөгөө цайн гэж бодоод миний нүүр ер нь бол жоохон юм цайвар. Тэгээ миний биений арьс болохоор жоохон бордоо байхгүй юу? Тэнгүүд нүүрний арьс биенийхээс арай цайварлцсан. Тэнгүүд манай саяхан энд байдаг Австралид байдаг ихчтэй би нэрээ миний нүүрний арьс яагаад цайвар болсон бэ гэхээр би ингээд нүүрээ амир их тараг дүрхсээр аваад миний нүүрний арьс биенийхээс бор цайвар болсон гэсэн чинь манай ихч амир инээснэ. За чи тэгвэл тарагтай баанд хөвтчихгүй яасан гэж наа тий. Яа тийм хөвгчлөлтэй юмнууд ер нь айгүй их болдог. Бор байсандаа ерөөсөө багтаа ингээд амар шоолуулж молуулдаг байсан ч гэсэн нөлөө авдггүй өгдггүй байсан. Тэгээ хүмүүс бор гэж дуудлаа гэд одын авт эдрүүд үнэхээр л хамгийн бор нь байсан юм чинь тий. Тэгээд тийм болохоор одоо ямар нэгэн ангидаа ч юм уу нэг ангийн нэг 10 жилийн манай одоо өсвөр насны дүүнер маань үзэж байгаа бол тий ангийн хүүхэд болгоо нэг хочтой байдэн штэ. Тэр хоч мочондоо ерөөсөө имзэглээд ах юм байхгүй. Угаасаа бор ярьсыг чинь сольж болохгүй юм чи угаасаа яаж чадахгүй штэ тий. Тийм болохоор хүн юу ч хэлж байсан бити тоогоорой. За тэгээд миний одоо нэг одоо авахтаал ч юм уу муу зан ч юм уу ингээд заримдаа хитрхи ингээд юмнуудыг ингээд өөрт ямар ч хамааралгүй юмнуудыг зүгээр ингээд чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд идэг. Тэгээ манай ээж тэгдэг байхгүй юу. За инкүүнээ угаасаа өөрт хэрэгтэй юмаа сонсно, хэрэггүй юмаа ерөөсөө сонсохгүйгээд нэг бодлын тэр нь надад айгүй зүв байдаг. Яагаад гэвэл би хэрэггүй мэдээллийг өөрийнхөө толгоонд аваад өөртөө ингээд юм бодоод хайгуу дурггүй. Тийм болохоор хэрэгтэй гэсэн зүйлээл сонсож аваад хэрэггүй гэсэн зүйлийг ер нь бол хайчих шиг тийм юм гоё юм байдгүй. Тэгээд миний одоо ингээд толгой байнгын амир гоё юм бодохгүй ингээд бодолгүй байдаг. Тэгээ манай нөхөр айгуу тэр нь атааргаад идэг байхгүй ёо. Чам шиг ингээ юу ч бодохгүй байхансан гэл ерөөсөө дандаа юм болгохныг болно штэ. Бүтэн болно гэл ингээл байж идэг. Ерөөсөө болохгүй гэдэг юм бодохгүй. Юм бодлоо гэж бодоход шууд за болохгүй бол тэг чин гэж шууд өөрийнхөө сэтгэл зүрхийг ингээ бэлэмэлдэг. За болохгүй бол яах вэ? Тэгвэл тэгэл тэгчин штэ. Тэгэж нэг бодонгуудаа болох гэдэг талаар нь юу нь бол боддог. Болохгүй юмыг дотроо бодоод байх ямар ч шаардлага байхгүй. Тийм болохоор ерөөсөө тийм зүйлүүдийг хүлээж авдаггүй. Тийм болохоор яг болох гэсэн юмнуудаа л ер нь бол толгоондоо авч хамгийн гол нь өөрийнхөө гоё зүрх сэтгэл биеэ хайрлаад болно гэсэн бүтэн гэсэн юмнуудаа л бодороо битээ. Тэгээд янз бүрийн юмнуудыг толгойдоо бодож байгаараа гэж та нартай бас хэлмээр байна. За тэгээд энэ бодлын талаар бас ярихад яаж ийм одоо би бодолтой болсон бэ гэхээр манай аав айгүй их ном уншдаг хүн байхгүй. Тэгээд ингээ багаас айгүй их ер нь бол ном унш гэдэг байсан. Тэгээд ном уншихтай амар хурган хүүхдийг яг тэр уншуулах дуртай болгохын тулд яг тийм зүйл өгдөг байсан байхгүй. Өдөр болгон ингээд хуулан бичлэг ч юм уу тийм юм өгнө. За чи тэр номны тэдэн утсыг уншвал орой зайрмаг авч өгнө шүү. Тэдэн утсыг уншаарай. Өнөөдөр тэдэн утсыг уншаарай. За номн дээр ч юу гэж гарсан гэд юу айгүй их ном уншдаг байсан баг та. Миний уншсан номнуудаас хамгийн гоё ном нь болохоор Secret гэдэг ном байсан. Тэр үед одоо нэг 6 7 дугаар ингээл жоохон охин байсан. Тэгээ Secret гэдэг номыг уншаад тэр номондоо бүр амар дуртай болсон. Тэрнээс хойш юу нь бол аль болох бодлоо удирдахыг хичээдэг болоод тэгээ тэр мэн ингээд одоо хүртэл үйлчлээд ер нь бол муу мухай юм бодохгүй дандаа ингээд сайхан юм бодохыг хичээдэг болсон. Тэгээ тэр номыг уншсандаа бас айгүй их баярлдаг. Ер нь хүн юу бодно яг тэр зүйл нь эрдэм юм шиг санагддаг. Тэгээд хоёрт нь болохоор би ингэж ütсэн байна. Чамаас өөр гэр бүлээс ч өөр хүнд одоо итгээд хэрэггүй гэж одоо бичсэн байна. За энэ болохоор ямар утгатай учиртай вэ гэхээр бас яг ингээл манай бүх зүйлийг яаж өгч байгаа байхгүй юу?
хэлж өгч байгаа байхгүй юу. Хүнд угаасаа гэр бүл хамгийн чухал. Гэр бүлээс өөр хүнд чи юусоо итгээд хэрэггүй. Хүнд яг найз бэдийн угаасаа найз бол байгаа тий хүн болгонд. Тэгтээ одоо ингээд зарим хүмүүс хичнээн сайн найз байсан ч гэсэн миний найз намайг одоо ингэж гомдолоо тэгж гомдолоо гэл амар ингээд гомдол бэдэн штэ тий. Би хичнээн сайн найзуудтай ч гэсэн хизээч одоо тэр найзтай гомдох ч юм уу тийм юм байдаггүй. Найз бол тэгэл найз. Тэгээд бүх зүйлээ бас айгүй хүнд яриад димий гэж боддог. Үнэхээр бүх зүйлээ ярмаар байгаа бол яг гэр бүлийнхэн хамгийн итгэдэг хүндэл ярина гэж боддог. Тэр хүн чи хизээч чиний талаар муухай юм бодохгүй, муудалцсан, сайндалсан ч гэж байхгүй. Хизээч чиний талд нэгдүгээр зогсох хүн бол гэр бүлчин шүү. Тийм болохоор хүн болгонд бол итгээд хэрэггүй. Тийм болохоор гэр бүлийнхэн итгээрээ ер нь бол аав ээж хоёроос өөр чамааг хайрлах одоо тийм хүн байхгүй шүү. Тийм болохоор гэр бүлдээ л ер нь бол айгүй их итгэдэг. Тэгээд одоо бол миний сонгож одоо бүтээж авсан гэр бүл маань болохоор манай нөхөр байгаа штэ тий. Тийм болохоор нөхөртөө айгүй хитгээд ер нь бол миний нөхөр миний хамгийн сайн найз. Тэгээд нөхөртөө бол бүх зүйлээ ярьдаг. Тэгээд нөхөртөө бас яаж ингээд харилцаа холбоогоо байнга ингээд хамтдаа гоё ингээд байлгаж байгаа вэ гэхээр айгүй их бас ярилцах айгүй чухал юм шиг санагддаг. Тэгээд бас нэгнийгаа хүндлээд яг нэг нэгэндээ гэсэн орон зайг нөхөх айгүй чухал санагддаг. Тэгээ манай хүн болохоор яг ингээл одоо хөгжмөд ингээд дуртай. Манай энэ өрөө болохоор манай үний ер нь бол хөгжмийн өрөө. Тэгээ миний ингээд бичлэг подкаста хийх юм өрөө болсон байхгүй. Хүмүүс ингээд харуул тоглолдог юм шиг харагдаж магадгүй. Тэгээд манай ерөөсөө тоглолтгүй. Тийм болохоор ер нь бол нэг нэгнийгаа ер нь айгүй хүндлэх чухал гэж боддог. Тэгээд одоо байгаа гэр бүл чинь нэгдүгээрт шүү. Тийм болохоор гэр бүлээ ер нь бол юу ч болж исэн хинээс ч хамгийн түрүүнд тавьж байгаараа. За дараад нь болохоор өнөөдрөөрөө амьдрах гэж би бичсэн байна. Гуравт нь болохоор за би одоо ингэж боддог байхгүй юу. За би ингээл хүмүүс тэгдэж штэ тий өнгөрсөндөө очоод одоо би тэрийг л тэгж солих байсан. Би тэр үед л тэгэх байсан. Би тэгэх байсан ингээл нэг тийм юм ярьдэн штэ тий. Зүгээр өнгөрсөн гой дурсамжаа ингэж гой санагалцаж дурсамжаараа тийжээгдэх айгуу дуртай. Тийм болохоор би өнгөрсөндөө очоод надаа хийх ч юм уу солих зүйл байна уу гэвэл би юусоо байхгүй. Би бүх зүйлийг юусоо харамсгүйгээр өдөр болгоно яг тэгж өнгөрөөдөг. Алхам тутмаа ер нь бол тэгж өнгөрөөдөг. Хийн гэсэн бол яг хийгээд явдаг тийм байхгүй юу. Тийм болохоор та нар маань ч гэсэн өнгөрсөнтэйгөө битээ зууралдаад би тэр үед тэрийг солих байсан ингээд одоо нэгэнтэл сольж чадахгүй юмыг битээ ингэж очиж өөрийгөө буруутгаж зэмлээрээ. Тийм болохоор өнөөдрөөрөө ер нь бол амьдрах айгуу дуртай. Өнөөдөр надад ямар боломж гарч ирж байна. Өнөөдөр би найз нөхөдтэйгөө уулзмаар байна уу тий. Өнөөдөр би хувцас авмаар байна уу. Өнөөдөр би юу хиймээр байна. Би тэр бүхний гой тултал нь хийгээд тэгээд гой ингээд аз жаргалтай өдөр болгоно enjoy хийж ингэж амьдрах дуртай. Одоо жишээлбэл би амар их баярлдаг байхгүй юу. Би 20 наснда яг ингээд аав ээжийнхээ дэргэд байсан. Оюутан нас яг ингээд аав ээжийнхээ дэргэд яг ингээд гой охин хөвчгөн ингээд өнгөрөөсөндөө айгу баярлаж явдаг. Тэр үедээ ч ихсэн би яг ингээд хүснээрээ оц нөхөдтэйгөө гарч орж шоудаал тий. Яг ингээд хүснээрээ байдаг байсан. Тэгээд тэр үед манай аав ээж намайг явуулдаг байсан. Тэг яадаг вэ гэхээр би аав ээжтэй бүх юмнаа хэлцэн, бүх үннээ хэлцэн. Би өнөөдөр найзтайгаа гарах чинь. Тэгээд хамгийн гол нь яаж жисэн гэртээ очино. Мэдээж уцаа бол заавал авна. Ямар ч нөхцөл байсан. Яг хаана байгаагаа, яаж байгаагаа гэдгээ бүгдийг яг хэлнэ. Тэг хүн үннээрээ байхаар ч угаасаа хүний эцэг гэх чинь ингээд итгэдэж штэ тий. Тэгээд хүн ингээд амар их итгэл өгсөн болохоор тэр итгэлийн алдахгүй юмсан гэж юу нь бол явж байсан. Тэгээд манай аав ээжийн нэг гоё юм гэвэл надаа ерөөсөө үгүй гэдэг үг хэлж байгаагүй. Бүх юмд за тэгтэг миний охин яв тэгтэг гэд айгүй хитгээд явуулдаг гэсэн. Тэгээд тийм хитгэл авсан болохоор хизээч ингээд буруу замаар ч юм уу буруу юм ингэж гიშгэж яваагүй. Оюутан багтаа айгүй их ингээд гарч ороод найз нөхөдтэйгөө гарч ордог байсан юм аа. Тэгээд маргааш нь мэдээж аав ээжөө сайн. Тэгээд манай аав ээж янз бүр юм хэлжгүй өвлжгүй гэж бодоод би аав ээж хоёртой охин өвгөө хайрал гэдэг шүлэг сонсуулдаг байсан. За аав ээж би ингээл хүнтэй суугаал явъя штэ охин үрээ хайрал омогдож загнагтаач хайрал гэд тэр шүлгийг байнга сонсгоол ингээл тавьчихдаг. За өглөө нь аав ээж загин чин гэд тийм болохоор манай аав ээж надаа юу ч хэлэхгүй нэрэл охин үрчин хажууд чин байхдаа л үд болтол ундна. Тэгээд дураараа гарч ороод ингээл явгал дээ тий.
Тэгээд аав өөрийнхөө хажууд тогтоол бүр үнэхээр сайн унтдаг байсан баг ингээл бүтэн өдөр чинь үдээс хойш болтол ингээ унтдаг. Яг л ингээ гоё насаа ингээд өнгөрөөсөн. Мийн гол нь аав ээж хоёроос айж байгаа ч юм уу те ингээл юмдмаа хойшлуулад ингээд байхгүйгээр үнэхээр яг одоо найз нөхдөд үнэхээр гармаар байгаа ч юм уу гоё залуу насаа гоё тэнгиж өгнөмөр байвал аав ээж хоёртойгоо ярилцаад миний аюулгүй байдал хамгийн чухал тим юм дээр тим газар байна, тэнд байна, таксийн цугтаа ч гэсэн таксиныхон дугаарыг, жолоочийн дугаарыг хааж явсан утсаа авах ч юм уу те. Одоо болохоор аюулгүй байдлыг яаж хамгаалж байгаа вэ гэхээр Find My Phone гэд локейшны ер нь бол ингээд шеэрлэх ч юм уу аль болох хамгийн гол нь safety-гээ бодоод тэгээд ер нь бол яваарай гэж би зөвлөмөөрөө. Тэр үед болохоор би ингээл хааж явж исэн уцаараа зургийн дараад ингээд тэнд явж ийн энд явж ийн гэж зургийг явуулцдаг байсан. Тэгээд тийм болохоор 20 эдэн насаа ч гэсэн айгу гоё өнгөрөөсөн санагддаг. Тэгээ манай аав надад нэг хэлжсэн нь болохоор за чи одоо ингээл энд байхдаа ингээд шоудаал ингээл гоё найз нөхдөдөө явлаа. Тэгээд нөхөртөө олцоод муухай шоудаж моодаад яваад тэгвэл бол би чамд юм хэлж чадахгүй шүү гэд тим юм гэж харин байхгүй шүүгээ надад тэгчихсэн. Тэгэл би за гэвэл за. Тэгээ ингээд манай нөхөрт ингээд миний гарыг өгчөж байгаа юм чинь тий. Тийм болохоор би одоо ингээд аавч хоёрын хэрэг биш ингээд нөхөртөөгөө уулзраа болоод ингээд хоорондоо явах вэ штэ тий. Тэгээд найз нөхөдтэйгээ уулзах ч юм уу ямар нэгэн баяр ёслол ч юм уу тийм зүйлүүдэд явах дуртай, гоё байх дуртай, залуунасаа гоё өнгөрөх дуртай. За дараад нь болохоор ярилцах гэж хэлсэн байна. За би та нартай дөрөв хэлсэнчлэн тий ямар нэгэн зүйлийг ер нь бол ярилцлах айгүй чухал юм шиг санагддаг. Одоо зарим хүмүүс ч за гэл ингээд байгаад идэв штэ тий. Би болохоор ерөөсө дотроо ингэж юм байлгаж нууж чаддаггүй. Ерөөсөө шууд л ингээл ярилцах л айгүй дуртай. Ерөөсөө ингэж юм байлгах дурггүй. Тэгээд ярилцах дээр болохоор одоо ингээд нөгөө нэг ярилцсан ч одоо ийм ойлгохгүй хүмүүс байгаа штэ тий. Тийм хүмүүстээ ер нь бол яриад энерги өрөөд димий гэж боддог угаасаа. Тийм болохоор яг ярилцах хүн чинь чам тэр хүн хэрэгтэй болоо чи ярилцмаар байгаа штэ тий. Тиймээс хэрэггүй хүнтэйгээ зүгээр хүн мэдээч ярилцаад ингээд цаг зав би сэтгэлээ өрье гэж бодохгүй штэ тий. Тийм болохоор хэрэгтэй хүн чинь байгаа болохоор ер нь бол юмаа ярилцаад ер нь бол ойлголцох чухал шүү. Одоо жишээлбэл нөхөртөөгөө ч юм уу тий гэр бүлийнхэн хүнтэй ер нь бол амар сайн ярилцдаг байх хэрэгтэй гэж бодож ер нь бол бүх зүйл харилцаа холбоодоос эхэлнэ штэ тий. Тийм болохоор сайн манайхаа ярилцаж байгаараа. За дараа нь болохоор хохирогч сэтгэгүйнээс салах гэж би бичсэн байна. За одоо нэг тийм юм бид хүмүүс үүдэн штэ ингээл юм л олвол тэр намайг тэгсэн чинь тэгчлээ ингэчлээ гэл одоо ингээд амьдрал дээрээ дандаа амар их комплейн ярддаг. Би яг тэгсэжсэн чинь тэгсэн. Яг тийм юм болсон чи яг тэгсэн гэл ерөөсөө юм болгон дээр ингээл хүнийг буруутгаал тий. Одоо нэг тийм хохирогчийн сэтгэгүйтэй тийм хүмүүс үүдэн штэ тий. Тэр зүйлийг л болоосоо гэж боддог. Яагаад гэвэл хүн болгонд асуудал гарч ирнэ тий. Угаасаа ямар нэгэн бүтэхгүй зүйл болвол хүн болгоныг буруутгах нь тий. Тийм болохоор хохирогчийн сэтгэгүйтэй ингээд байх тусам тэр зүйл чинь ингээд ирдэг болохоор аль болох за өөрийнх нь буруу босон бол буруу босныгоо мэдээд яг өөрөөсөө алдааг хайгаасаа л гэж боддог. Тэгэхгүй одоо хүнээс ингэж хайгаад би л тийм юм чин, би л наамхан юм чин, би л бүдүү юм чин гэл те. Одоо би л бор юм чин гэл ингээл бүх зүйл дээр ингээл хохирогчийн сэтгэгүйтэй ягаал чи ингээ юм гой өндөр туранхай юм чин гэл ингээл бүх зүйлийг одоо тэгээд ээж болохгүй штэ те. Тийм болохоор тэр зүйлээ болоод арай илүү өөр өнцгөөс ер нь бол хараасай гэж боддог байгаа. Дараа нь болохоор хүлээлт өндөр тавихаа болох. За хүмүүсээс ер нь бол хүлээлт одоо ингээл амар их өндөр тавьдээ штэ тий. Одоо миний сайн найз би тэр хүнд амар их тусалсан. Одоо надад тэр хүн туслах байх гэл хүнээс нэг юм хараал хүлээгээл байдаг. Хинээс ч битгий юм хүлээж байгаараа зүгээр гоё өөрийгөө баярлуулад өөртөө үнэнж байгаа. Тиймээс хүнээс ингээд хүлээлт өндөр тавих тусам ингээд тэрийг нь хүлээгээд ингээд айгүй их гомдоод байдаг. Одоо жишээлбэл миний төрсөн өдөр боллоо тий. Би манай нөхөр үнэхээр сюрприз барьж чаддгүй ч юм уу тийм байхад ингээл нөхрөөсөө гар хараал ингээл хүлээгээд байх
биш. Үнэхээр тэр хүн тийм бол тэгээ тэрэнд нь баг хамтдаа туслаад за хайраа чи надаа ороод ирэхдээ энэ цэцгийг аваад ирээрээ энэ бэлгийг авч ирээд надаа бэлэг бариарай ч юм уу те. Ингээд хүлээхгүйгээр өөрөө ингээд үйлдэл хийгээд тэр хүнийг одоо тийм болгох айгу чухал юм шиг санагддаг. Одоо айгүй их бүсгүүчүүдийн групп бид нар байдаг шүү дээ. Тэрэн дээр манай нөхөр надад ерөөсөө цэцэг өгдөгөө тийм ийм хүмүүс эднэр гэл тэгдэж шүү дээ те. Би тэрийг бол өөрчилж болно гэж боддог байхгүй юу. Үнэхээр төмс хүн байсан ч гэсэн өөрчлөгдөн гэж би боддог. Одоо жишээлбэл яах вэ гэхээр тэгэл үнэхээр бэлэг мэлэг яахгүй бол яах вэ те. За чи надад бэлэг өгдөг юм чаа. Би өөртөө ингээ бэлэг авчлаа шүү. За чи надад энийг өгдөө гэл гарт нь одоо бариулах ч юм уу те. Үнэхээр хүлээж ийснаас өөртөө тэгэл бэлэг скул авчилтаа те нөхрийгөө авч ийн гэж бодоод тийм болохоор юм болгоныг ер нь бол өөрчлөх надаа боломж байдсан юм шиг санагддаг. Тэгээд хүлээлт өндөр тавихгүйгээр гоё өөрийгөө л хайрлаарай гэж та нартай хэлмээр байна. Тэгээд би ингээ влог хийдэг болсноос хойш бас айгүй хүмүүс намайг амар гоё өөрийгөө хайрлахыг сурдаг, эмэгтэй хүнийг яаж хайрлах вэ гэдгийг ингээ чамаас хардаг гэднэр гээд хөөрх юмнууд бичдэг. Яг би эмэгтэй хүн тэгж хайрлаарай гэж гашигтаа влог хийгээгүй ч гэсэн энэ 4 жилийн хугацаанд влогороо ингээд тийм мессежийг өгөөд байсан юм байна гэж бодсон. Тэгээд ер нь бол эмэгтэй хүн болж төрөх чи айгүй гоё штэ. Би лав эмэгтэй хүн болж төрсөндөө айгүй их баярлдаг. Амьдралаа яаж авч явах, ер нь яах их гээд одоо бүх зүйл ер нь бол яг та нарын өөрсдийн ард байгаа. Тэгээд хүн өөрөө л хичээх юм бол бүх зүйл болно гэж боддог төрлийн хүн байгаа. Тэгээд магадгүй ингээл амар хэцүү санагдаал тийм байгаа бол өөрийнхөө бодол санааг өөрчлөх бас ер нь бол эхлээсээ гэж боддог. Тэгээд хүн болгонд угаасаа хэцүү байдаг юм болгон төр зүрих. Одоо энэ влог дээр ярьсныхаа эмэгтэй хүн одоо би өөрийгөө яаж хайрладаг вэ гэхээр өөрийгөө нэгдүгээрт дандаа тавьдаг. Тэрийг би яасан бэ гэхээр бас ингээд гэр бүлийн хүмүүжил ярих гэдэг байхгүй юу. Манай ээж ерөөсөө өөрийгөө нэгдүгээрт тавьдаг байгаагүй, дандаа гэр бүлээ хүүхдүүдийн нэгдүгээрт тавьдаг байсан. Тэгээ би жоохон байхасаа тэрийг хараад амар тийм жоохон юм хэцүү юм, сэтгэлийн шарх авцсан юм шиг санагддаг. Тэгээ би ингээд дотроо боддог байсан байхгүй. За би гэр бүлтэй болвол, за би хүүхдтэй болсон ч гэсэн би өөртөө шинэ хувцас аавна, би өөрийгөө л бодно гэж амар их боддог байсан. Тэгээд тэрнээс айгүй их суралцсан юм шиг санагддаг. Тэгэхгүй манай ээж чинь 3 хүүхэдтэй, би айлын хамгийн том нь. Тэгээд манай ээж намайг одоо ингээд сургуулаад өсгөөс хойш ер нь өөртөө шинэ хувцас аваад ч юм уу тэгж ерөөсөө байдгүй. Тэгшээ явна штэ тий. Тэнгүүд ингээд 3 хүүхэдтэй гэл хамаг хувцсыг аваад ирдэг байсан. Ингээд хувцснуудаас ингээд ян зүрээр нь өнгөөр нь би болохоор эмэгтэй дүүтэйгээ бараг чицүү болохоор ингээд амар их байрцалддаг. Тийм болохоор ингээд бит хоёрыг л бүх зүйлийг ингээд аваасаа гэд ингээд амар хүүхдүүдийг гэр бүлээ тавьдаг байсан. Нэгдүгээр тавьдаг байсан. Тэгээд тэрнээс ер нь бол айгүй их суралцсан. Тэгээд эмэгтэй хүн ер нь яаж ч байсан өөрийгөө л нэгдүгээр тавих юм байна гэдгийг ээжээсээ харж сурсан. Тэгээд одоо би болохоор ээжигээ амар хайрладаг, амар ойлгодог. Тэгээд одоо болохоор би юм л бол ээжигээ гэдэг байхгүй. За манай ээж одоо хүүхдүүдээ өсгөх гэж тэгэж амар ихтэй зүйлийг туусан болохоор одоо юу ч байсан би бол ээждээ төрүүлээд барина. Би ингээд багаасаа амар их өөрийнхөө авна гэснээр л авдаг тийм охин байсан. Одоо ингээд аавч үер боломжгүй байна гэл тэгсэн ч гэсэн үгүй надаа яг одоо энэ пальтоныг авч өг, надаа яг одоо энийг авч өг гэд дандаа би шинийг хэрэгэлдэг. Яагаад гэвэл манай эмэгтэй дүү миний доороо болохоор хүүхэн миний ингээл хуучин хувцсыг өмсөд ч юм ингээ явдаг. Тэгээ айлын том нь болохоор дандаа л яг шинэ хувцс бүгдийг хэрэгэлдэг. Тэр зүйл нь одоо болохоор би заримдаа амар зүв байсан юм болов гэж боддог. Заримдаа ингээд аавч үерийнхөө зовоосон ч гэсэн өөрийнхөө яг авна гэснийг авдаг байсан. Тийм болохоор манай аавч үер тэрийг ингээд хөрхий бас унтраахгүй тий юм л бол охиндоо гэл юм л бол намайг гэд ингэдэг байсан болохоор одоо би ингээд үдид амьдрал дээр гараад өөрийгөө нэгдүгээрт тавьдаг, өөрийнхөө авна гэснийг авдаг ч юм уу яг ингэж амьдрдаг юм шиг санагддаг. Сүүлд нь болохоор манай ээж тэгсэн байхгүй эмэгтэй хүүхдийг ер нь бол юугаарч дутаахгүй өсгөх ёстой гэд. Тэгээ манай ээж ер нь бол 2 хүүхэдтэй бүх зүйлээ барьж өсгсөн. Тийм болохоор хүүхэдтэй уул хүссэн юм аваад хүснээр нь тийм амьдрах гоё, үе таалахын гоё, нээж өгвөл надаа гоё юм шиг санагддаг. Охинтой болвол тэгнэ гэж боддог.
Тийм төрлийн хүн байна. Тэгээд та нартайгаа зөндөө юм ярьчлаа, бодож явдаг зүйлүүдээ ярилцлаа. Тэгээд энэ удаагийн влогоо ингээд өндөрлөе. Та нар subscribe дараагүй хүмүүс байвал subscribe дараарай. Тэгээд удахгүй дараагийн влогоор уулзцгаая. Баяртай.